тэр нэг сонин юм байдлыг ингээд үүсгэж байгаа амиг нөгөө нэрлэхийн аргагүй байхгүй. Тэрийг нөгөө нэрлэх гэх юм бол үгийн баялаг хүрэлцэхгүй. Тийм учраас нэг онгод гэдэг нэр өгсөн юм шиг байна. Тэгэл юм болго нэг онгод нөгөө уран бүтээлч хүн гэдэг. Тэгтээ тэр уран бүтээлч хүн өөрөө нөгөө сонгогдсон, цаанаас сонгогдсон байдаг учраас тэр хүнд өөрт нь тийм нөгөө нэг одоо бүтээлч энерги нэгээд суудсан байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр бүтээлч энергитэйгээ холбогдчихсэн цагт бол уран бүтээлч хүн өөрөө тэр бүтээлч энергийн одоо өгж байгаа тэр одоо концепт өгж байгаа бүх тэрийг би өөрөөрөө ингээл одоо гаргаал асгаж шүү дээ. Уран бүтээлч хүний гол зорилго чинь тийм шүү дээ. Тэгээд нөгөө одоо жирийтлт бол дандаа байгаа юмыг байгаагаар нь үзүүлэх чинь айгүй тийм залхуутай шүү дээ тийм. Хүний тархинд нейрон үүсэхгүй юм бол ямар юмаа хийж тийм юм хийх вдэ тий. Тийм учраас зөв миний зорилго бол ингээд урд тажид ингээ харагдаагүй, үзэгдэж харагдаагүй хөөхин ямар сони ингээд нэг болохгүй зүйлүүдийг хооронд нь болгоцноор ч байдаг юм уу тий. Тийм юмыг харахаар хүн чинь пөх гэд нэг акцент өгөндөө тэр хооронд миний тархинд нэг юм гон шин нейрон үүсчихвэл одоо миний зорилго тэр ахгүй. Сүйс ингээл яг байгаагаар нь ингээл хийгээд тах чинь бас тэр одоо уран бүтээлч хүний зорилго бол тийм шүү дээ. Хүнийг нөгөө уйтгар та нэгэн хэмээн байдлаас нь л одоо амьдралын байдлаас гаргаж чадхад гол зорилго байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө угаасаа өглөө болгон шин байдаг учраас уран бүтээлч хүн бол өдөр болгон шин байх ёстой гэж миний зорилго тийм. Өдөр болгон шин байх ёстой. Угаасаа за байгаль ертөнцөөс өөрөө өдөр болгон шин байгаа мөртлөө хуучинтайгаа зураад байдаг болохоос шүү дээ. Тэгэхээр дандаа шин бэжээч уран бүтээлч хашаа ингээд алхамаараа явагддаг. Түүнээс яг ингээд одоо нэг хуучин яг давтаа байснараа байгаад тийм биш. Ингээ харахад хоёр зураг яг адилхан байсан ч гэсэн тэр хоёрын одоо бүтээгдсэн цаг хугацаа нь ондоо юм чинь сайн харвал бүр шал хоёр ондоо байдаг. Дахиж тэрийг давтах тийм боломж байдаг тийм. Тэгэхээр бол үргэлжил уран бүтээл бол өдрөөр л дандаа шин байдаг шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг ингээл нөхцөлдүүлээл гэдэг юм уу. Тэгэхгүй тэртээ тэрэнгүүд ингээд уран бүтээлч юмны хувьд байж идэг зүйлээ ингээд гаргаад яваад идэг л тийм тэр яг нөгөө креатив майнд гэдэг тэр юм чинь өөрөө яг нөгөө бүтээл сэтгүүн эрчим хүчийг би аваж төрсөн тэрний таалал болоод байгаа байхгүй юу? Тийм тэр бүтээл сэтгэлгээ гэдэг чинь яг бас л тэр одоо яг тэр гэсэн оноос бас биш л байхгүй юу? Зөвхөн бүтээл сэтгэлгээ л гэж байгаа болохоос чинь гинтээ бол тэр чинь тэгэл яг тэр нөгөө уран бүтээлийн одоо энерги гэдэг юмтай л холбогдсон холбогдохоор л тэгдэг гэж тийм байт гэж ойлгоо. Ер нь бол одоо ингээл за би нэг юм л юмтай олчвал тэрний араас аягүй тэмцэлдэл яг тэр юм ингээл аваал ингээл дараа нь би энийг л авчвал гэд ингээд хүний нөгөө одоо тэр хүсэл тэр аз жаргал төрнө гэдэг тэр хүсэл бол угаасаа одоо энэ бол хизээч дуусахгүй тэр аз жаргал гэсэн хизээч бас гарч ирдэггүй одоо гадна талаас ингээд харах юм бол хайгаал аваад яваал авил чи аваа яваал энэ аваал энэ тийм дотор талаасаа ингээд харах юм бол одоо дотоод өөрийнхөө тэр сэтгэлийн одоо тийм мөн чанарыг хүн ингээд мэдрээд ирэх юм бол угаасаа надад нөгөө дүүрэн байгаа юм чинь би төрхтөө л ингээд нөгөө миний үүсгүр бол агуу их одоо гэгэн гэрэл одоо баяр хөөр юу гэдэг бүх одоо оргил сайхан юмнаас би ингээд дээр нь бас хайраас ингээд одоо гараад ирсэн байгаа шүү. Тэгэхээр би өөрөөсөө хамгийн гоё юмны цогц байгаа байхгүй уг нь. Тий. Тэгсэн хэрнээ өөрийнхөө нөгөө айлаас ирэхээр авдраа авах гэдэг шиг өөрийнхөө дотор юу болж байгааг танихгүй зүгээр л ингээд хараад өө манай найз тэр тим юм авсан байна. Би бас яг тэрийг л авчулаад жаргалтай болох гэдэг байхгүй. Тэгэл тэрийг яг ингээд авахад л дараа чинь тэр гоё юм гарч ирээд байгаа байхгүй. Тэгэл ингээд ерөөсө гадна талаас энэ ертөнцтэй ингээд одоо гадна дотны хоёроо баланслуулж чадахгүй бол тэр бол хизээч дүүрэн жаргалыг өгөхгүй шүү дээ. Гадна дотны хоёрыг ингээд гоё тэнцвэрлээд ингээд хармонлог байх юм бол тэр бол үнэхээр ингээд дүүрэн жаргал байхгүй тийм. Миний хувьд бол одоо яг би бас их атстай байхгүй. Бас тэр
сайхан одоо ижээ аавын хайраас гарсан. Тэгээд дээр нь одоо багасаа маш их тийм хайрыг одоо идлээд ингээд их азар тийм хайрыг идлээд өссөн. Тэгээд дээр нь ийм гоё өөрийнхөө одоо дуртай уран бүтээлч юм дуртай ажиллаа хийж байгаа болгож одоо надад гунж гутраад ах юм ер нь юу байна л гэж боддог аахгүй. Бүхэл юм ингээд суур нь байж хахад би одоо нэг заавал энэний хойноос үздэг заавал ингэх гээд ах тэрнээс гоё юм би уран бүтээл хийж чадчих байгаа юм чинь гэдэг бодлоор би ингээд дүүрэн байдаг байхгүй. Тийм тэгээд яг сүүлд яг хөтэ одоо ингээд нэг бас нэг амьдралын ухаанч биш ээ. Ухаан чинь ерөөсөө биш байхгүй. Тэг ингээ амьдраад үцхээр одоо яг нөгөө туулаад үцхээр нэг юм туулсан одоо нэг бэлгүүн гэж яддаг штэ. Тэрэн шиг туулаад үцхээр нэг таньж мэдээд нүур тулаад ирэхээр нэг гаргалгаа гард юм биш. Тэгээ энэ дээр ингээд тулаад үцхээр өндөө бол нөгөө өөрийнхөө доторх дүүрнийг л мэдэрч сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. Яг ер нь бол яг хов хоосон бүр өлөн хоосон байчаад би тансаглалт дургу энэ төр гэж ярих бол бас тэнэглэлтэй те өөрийнхөө дотор байгаа тансаглалыг бас эд материалаар ингэж нөгөө биднээс бодит ертөнцид амьдарч байгаа учраас бодит зүйлээр өөрийнхөө доторх тансаглалыг бас гаргах гэж байгаа нэг хэсэг хүмүүсүүд байгаа. Нэг хэсэг нь болохоор юу ч ойлгохгүй зүгээр л одоо ерөөсөө хамгийн үнэтэй хамгийн одоо том хамгийн гоё юмыг аваад энэ тансаглал гэж бас ойлгож байгаа нэг хэсэг байгаа. Энэ хүн болгоны одоо тансаглалын тухай ойлгоцсон ондоо байхгүй тий. Тэгэхээр миний хувьд бол би ерөөсөө хамгийн түрүү өөрийнхөө одоо энэ сэтгэлийг хүндэтгдэг. Одоо надыг надаас өөр ойлгох хүн байхгүй, надыг надаас өөр хайрлах хүн байхгүй, надыг надаас өөр хүн тоох хүн байхгүй шүү дээ. Хүмүүс ичнээн тоож байгаа ч гэсэн нэр ертөнцийн хуулиар тэр тоолт бол нэг насаараа надтай явахгүй шүү дээ. Тэр хайрч гэсэн нэг насаараа яв. Бүх юм ингээд чэнжлээ өгсөн тийм үг босынхаа хуулиар явна. Тэрийг хинч буруутгах хэрэг байхгүй. Тэгэхээр би өөрийгөө л одоо эхнээсээ дууслаад өөрийгөө хүндэтгэж эхнээсээ дууслаад өөрийгөө харж явах нь одоо яг бодит болчиход байгаа байхгүй. Тэгэхээр миний тансаглалын хувьд юу гэх юм бол миний сэтгэл дотор ингээд айгу тав тухтай тий одоо заавал тэр том үнтэй дээч биш. Эсвэл одоо бүр нэг тийм жижигэн ядуу одоо ингээд нэг айгу энгийн хит энгийн минималдаач биш. Зүгээр л ерөөсөө эхлээл би өөрийгөө сонсох хэрэгтэй байхгүй. Ингээд сонсоод за энэ орон зай ямар байна гэж үзгээд том жижигэнч биш. Тэр дотор миний тав дух хэр зэрэг байна гэдгийг ингээд ажигладаг. Тэгээд тэрийг сонгодог. Тэгэнгүүт тэр дотор юу энэ дотор байвал би тавтай байх вэ? Юу их сайхан байх вэ? Миний хувьд штэ. Тэгэл ингээд тэгэнгүүт энэ одоо төмөр ширээ юу одоо модоо тэр нь хамаагүй материал үнц нь хамаагүй зүгээр надад л нэг ингээд нэг резонанс үүсээд нэг ингээд нэг холбогдол үүсээд ирдэг шүү дээ. Тэгэхээр би тэрийг авчгаар тэр надтай айгүй юм гоё. Тэрийг харах болгондоо би айгүй баяртай. Тэрэн дээр хоол идэхдээ квенэрээ арчихтаа дуртай тий. Яг тэрийгээд би нэг номерт тавьдаг. Түүнээс миний найз ч юм уу одоо тэр энэ тренд биш үү гэд надад юу ч сурталчилсан. Би 5 давх хараад миний тэр дотор 5 давх байхгүй бол надад амар үнэтэй мэг зүгээр өгсөн чи би авдаггүй. Нэг тийм л зантай хүн тийм. Тэгэхээр бид нэр яг хуу тийшээгээ гэдэг юм уу одоо өөрт тэгээ эргээд яг ингэ бодохоор хүн хизээ тэр өөрийгөө мэдэрч чадах юм бэ гэд. Бид нар чинь ингээл ялангуяа нэг юм одоо 20-оос 40 нилийн гартлаа ч юм уу юм салхин тугдж байгаа юм шиг амьдарч байна л та тий. Хүүхдүүдийнхаа төлөөч гэдэг юм уу ингээл ажил амьдрал карьер гэл тэгээд тэрийгээ илүү ингээд нэг юм өөртөө жоохон цаг гаргаад тэгээд өөрийнхөө тухай бодож эхлэх үедээ ч гэдэг юм уу ойлгож чадсан болов гэж би зүгээр ингээд анзаардаг. Тий, одоо ингээд яг зөв миний хувьд бол өөрийгөө анзаарах нь битгий бүр айгүй социализмын үед бол ерөөсөө бас л дээ юу тэр
өөртөө хандах хандлага бол байхгүй. Яг гоо тийм үед байсан ч гэлээ гэсэн бүх юмыг одоо нөгөө нийгэмд өгөхөш хувь хүн өөрөө ингээд нөгөө олон төрлөөс тэгдэж ирсэн одоо нэг ийм мэдээллүүд үүдэг шүү дээ тий. Тэр мэдээллээсээ ингээд харахад бол би дандаа л нэг өөрийнхөө туртай юм хийж явсан байхгүй. Дургүй юм аа бол шууд хайчдаг. Жишээлбэл одоо ингээд хамгийн наазах нь 10 жилд одоо ингээд улсын шалгалтын урьдчилсан контрол болно шүү гэл тэгээд би босоод ингээд толинд өөрийгөө хараад төсмөсөө самнаж исэн чинь нэг л таалагдахгүй байхгүй өөртөө би өөртөө таалагдахгүй байхгүй. Тэгэнгүүт байлаа шууд тэмцэлтэй ороод бураар донцчих жишээтэй. Одоо тэр юмд ямар ч хариуцлагагүй тий одоо ингээд чи ингээд одоо сургууль төгсөг мөсг надад тэрийг би ерөөс тоодгүйсэн. Тэр хичээл ном яг уу ингээд онц авсан ч баярлахгүй маа авсан ч гонсойдгүй нэг тийм энэ бүр нэг хинэггүй толгой байхгүй юу. Тэгээд тэрэндээ би яг уу би ч тэгвэл хинэггүй л толгой юм байна гэл тэгж загнуулахаараа тэгэл боддог байхгүй багш нарт. Тэгсэн чинь одоо бодсон чинь миний тэг хинэггүй толгой бол яг намайг энэ артист шүү чи төрөлхийн артист шүү гэдгийг одоо хэлж өгч ийсэн нэг тийм мессеж байсан байгаа байхгүй. Одоо ингээ ойлгоход тэгэхээр бүх хүн одоо яг өөрийнхөө доторхыг сонсож өөртөөгөө найрсах тэр цаг үеийн нэгсэн байгаа учраас одоо залуучууд бол би бинийгээ харж гутал авах юм уу би бинийгээ харж нөхөр авах би бинийгээ дуурайж тэр дөрвөн хүүхэдтэй би тавтахыг гаргана ч биш те ерөөсөө ингэж нөгөө өөрийгөө хин нэгэнтэй харьцуулах юм бол үнэхээр хоцрогдож байгаа байхгүй юу энэ амьдрал бол үнэхээр хоцрогдож байгаа хамаг стресс одоо ингээ нийгэмд маш их стресс ингэж ирдэг тэр стресс бол ерөөсөө ихэнх нь ийм стресс байгаа байхгүй тийм тэгэл ер нь л одоо хүнээс доргүй амьдрах гэдэг энэ нэг жижигхэн ийм хорон санаатай концепцийг одоо хэн гойн гаргаад ингээд үе дамжуулсан мэдгүй. Ер нь манай монголчуудаа дандаа хүнээс доргүй гэдэг шүү дээ. Тэгэхээр би яагаад дээр дорхыг ярих болчих. Би эхлээд би өөртөө ямар байна, дор байна уу, дээр байна уу гэдгийг би сонгож амжааг байхад ээж аав нар чи хүнээс дор амьдраа гэхэрч айгүй сонирн байгаа зү дээ. Яг юу нэг. Тий би яах энэ юм уу ээж аав өгөнд орох юм уу? Ээж аав өгөнд орно гэдэг чинь тэр биш байхгүй юу? Ээж аав өгөнд орно гэдэг чинь шал өөр зүйл байхгүй тий. Анх яг тийм байшин байгаа та очиод үзээрэй гэдгээр чинь би нөгөө ингэж бодчихсон байхгүй юу? За хин мөнгөн сар ган хоёрын баг ингэж хийж байгаа юм байна. Тэгэхээр энэ хоёр хүн өөрөө ямар хүмсүүд вэ гэдэг тэгэхээр та хоёрыг ихтэй бодож байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр бол яг хоо зүгээр миний мэдэрснээр бол айгүй тийм зөв хүмсүүд. Одоо би ингээд нөгөө хүнийг нэг худлаа долгиондог худлаа бялдуучид тийм зан надаа угаас төрөлхөөс суугааг байхгүй юу. Зүгээр та хоёр эхлээд байшин бодоогүй. Эхлээд та хоёрыг бодож байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр бол аюу тийм зөв хүмүүсүүд ээ. Одоо сайн нарийн детальч мэдэхгүй шүү дээ. Тэгтэл миний мэдэрснээр мэддгээр бол зөв хүмүүс байхгүй. Тэгэхээр ер нь ингээд хүн эхлээд энийг авъя гэхэд тэгэхээр зарж байгаа хүнийг хард би зарж байгаа хүнийг эхлээ хардаг байхгүй. Зарж байгаа хүнийх нь тэр зан төлөв нөгөө хүн тавхан үгэндээ танигддаг ш. Яриа хөөрөө тэр байдал аавраа ингээ мэдрэгддэг ш. Тэгэнгүүт энэ өстэй ямар ч гоё бараг бриллиантаар хийсэн алин байсан ч би автахгүй байхгүй юу. Ер нь тийм замтай миний зам бол. Тэгээд та хоёрыг одонгууд энэ хоёр айгу зөв хүүхдүүд юм чинь ер нь хийсэн юм айгу сонирхолтой санагдахгүй юу. Ер нь үзээ очиодхыг гээд тэгэл энэ тэнцэнээс тийм юуны байшингийн урилга ийм байшингийн юу гэл найр янз янз юм дууддаг байхгүй. Тэгээд би ерөөсөө мэдгүй бас л нөгөөдгөө ингээл татвар ингээл батгаа. За очиод тэргүүдээ баахан ингээл одоо нэг нөгөө хуурамч юунда үзэл бодолтой хөөрцгөлцөн ч юм уу эсвэл одоо юу гэдэг ингээл надаар нэг рекламд болох гадаа ч юм шиг нэг юм юмнууд төрөөл ирдэг байхгүй. Тэгэл ер нь их очтгүй би ер нь ямар ч юмд очтгүй. Тэгэн та хоёрыг сонирхолтой санагдаад байгаа. Тэгээ очиод ингээд үтсэн чинь тэр үл өста зүгээр л тийм айгүй
ерөөсөө зүгээр л тэнд нэг үгээр хэлэхэд юм уюутал байсан. Одоо 5 тухал байсан тийм. Айгуу 5 тухалтай. Ерөөсөө ингээд нэг заа зэний нөгөөний гिचүүл гэсэн юм надад санагдаагүй. Би нөхөртөөгөө битэр хоёулаа хайцсан. Би тэгтэрс асуугаагүй. Тэрнээс хоёулаа өглөө бүгдийг нь үзчихэд гарч. За ямар санагдсан чамд гэсэн чинь. Үгүй яг айгүй тийм хөөрхөн тавтай л юм байна. Тухтай санагдлаа гэж. Битэр яг одоо мэдрэмж таарсан байхгүй тий. Тийм тухтай байсан. Тэгээд нэгдүгээрт айгүй тухтай байсан. Тэр бол айгүй ингээд олон хашааны дунд байгаа мөртлөө тийм нөгөө одоо юу гэдэг айгүй би даасан. Түүнээс ингээд олон хашаанууд ч хичээд гэжтэй ингээл бүр ингээл бүх нийт юм байдаг шүү дээ. Тийм байгаагүй. Тэр жижиг хаасан. Айгүй өрхөн. Тийм загварын байрал айгүй тийм би даасан жижигэн мөртлөө айгүй тийм под хийцэн том толгойтой айгүй тийм нэг юм айгүй би өөрийгөө би гэсэн тийм ерөөсөө тийм нэг бусадтай харьцагдахгүй аргагүй 5 дахь тэнд байсан байхгүй. Тэгээд сонсохоор яг шийдлүүд нь бүгдээрээ зөв байсан. Тэгээд хамгийн гол нөгөө байгаль дээлтэй тий. Одоо хамгийн гол нь бид нар иргэн тойрондоо айгүй бас гай болохгүй амьдрах тийм бас одоо үзэл бодлыг хөгжүүлэх хэрэгтэй байгаа шүү дээ тий. Тийм би биендээ гай болохгүй би бинийг одоо зовоохгүй тий. Тэгээд зэрэгцэн гоё оршиж чадвал аягүй гоё шүү дээ. Яг тэр үзэл бодол харагдчихсан. Тэгээд тэр дулааны шийдэл ерөөсө бүхэл юм ингээд тэр гал зовхны яг нөгөө байрлал ингээд бүх юм яг тэнд дотоо 30 юу ч байгаа байхгүй. Тэгэд эн чинь л хүний 5 дахь үстэй. Түүнээс ингээд за ялангуяа бол одоо ингээд нөгөө миний насны улсад яцсан байдаг байхгүй. Хүүхдүүд нь том болоод ингээд явчихаар хоёулаа нөгөө уг нь 5 хүүхэдтэй гэж бодоод амар том байшин барьсан чинь 5 хүүхэд нь яваад өгчихгүй. Тэгсэн нөгөө хоёр чинь ийм том байшинд хоёулахнаа үлдчихээ нөгөөдгөө халаах сүултээ тэр нөгөө айгу гоё юм бодож барьсан байшин бүр лай данчиг олцсон зөндөө байдаг байхгүй. Тий. Тэгээд тэнд бол яг хоёр нэг нохотой гуруулаар бид гуравт бол айгу хөөрхөн байсан. Ингээл онт чинь юу ч ерөөсө дарамтгүй. Тэгээд илүү дутуу илүү юм чинь нас хүнд аюу лайтай идэг штэ тий. Авьяа авч болохгүй, хаяа ээж болохгүй тий. Тийм лайтай юм байхгүй мөртлөө дутсан юм байхгүй. Эн чинь л нөгөө тансаглал байхгүй. Одоо бол яг бас л энэ оюун санааны шинэ иргэн үетэй би цогцохыг хичээж байгаа. Тэр ямар концепттэй одоо шинэ 90 байна вэ? Тэгэхээр тэр шинэ 90-д мэдлж байгаа тэр хүмүүсүүдэд би үйлчлэх ёстой шүү дээ. Уран бүтээлчүн ч гэсэн бас ингээл олон юу ягаал таниал ингээл айгу тийм биш. Энэ ч гэсэн бас үйлчлэгч гэж би боддог байхгүй. Одоо энэ цэвэрлэгч сайхан шал цэвэрлээл хүмүүсийг цэвэрхэн өрөөнд оруулъя гэдэг зорилготой уран бүтээлчүн ч гэсэн бас сайхан уран бүтээл хийгээл хүмүүсийн оюун санаанд шин соргог одоо тэр гой урам зориг тэг юу гэдгийг муухайч үж бодлоо те ямар ч тач тэр хүнд ингээд нөгөө дотор нь ингээд нэг монотон ингэсэн байсан юм гэл юм үзүүлэх хэрэгтэй аахгүй те